Сайн байцгаана уу охтуудаа. Өдрийн мэнд хүргэе. За та нартай өнөөдөр Coco Star-ын маскнуудыг өөртөө хэрэгжилж үзсэн тэр сэтгэлдээ хуваалцах болно. Хамгийн ихэнд хэрэглэх гэж байгаа маск маань болохоор алдарт waffle маск байгаа. Энэхүү маск маань болохоор дотроо 40 г эссенцтэй гэдгээрээ давуу тал юм байлээ. Тэгээд дүнгиж уутын задлангууд ингээ уутан дотроос нь эссенц нь шууд ингээд халиад асгарч ийсэн. Тэгээд яг тэр маскных нь материал нь бол амар тийм зузаан хүн тийм зөөлөн зузаан айгуу гоё чанартай материалтай байсан. Тэр нь айгуу таалагдсан. За тэгээд эссенц нь маш их байдаг учраас нүүрэн дээрээ маска тавьчаад дахиад нэг уутан доторх үлдсэн эссенцийг бас шахаж гаргаад нүүрэн дээрээ дахиад давхарлаад түрхэх тий. Эсвэл хүзүүн дээрээ түрхэх, гарандаа түрхэх, цээж хэсэгтээ түрхэх гэдэг ингээ баг өөрийгөө бүхэлд нь ингээд чийгшүүлчих болохоор маш их эссенцийг уутандаа агуулсан байдаг. За тэгээд Coco Star-ын waffle mask нь болохоор хайрцагтаа 5 ширхэг байдаг. 5 өөр нэр төрөлтэй. Өнөөдөр миний хэрэглэсэн blueberry waffle mask нь болохоор арьсанд тижээлөгч арьсыг маш сайн хамгаалж өгөх юм үйлчлэгээтэй байгаа. За тэгээд Coco Star брэнд маань маш олон төрлийн масктайгаараа онцлог ерөнхийдөө аюу Солонгос улсад маш өндөр үнэлгээтэй байдаг. Гар хөл, хуруу, хумс, үс, нүд, уруул гэх бүх л юмд зориулагдсан маш олон төрлийн маскнууд байдаг. За тэгээ дээрээс нь гоо сайхны бүтээгдэхүүн бол угаасаа ууц савлгаанаас эхлээд маш чухал ач холбогдол өгдөг. Ууц савлгаа чанартай үнэхээр чанартай бүтээгдэхүүний гадна савлгаа нөхцөл шал өөр зузаан материалтай байх жишээний. За мөн бас нэг онцлог зүйл нь болохоор ийм жижигхэн капсулнууд байдаг. Энэ капсулнууд нь болохоор өсөнд витамин тижээл өгөх капсул. За нүдэнд нүдний завхны өвчлөөний эсрэг тижээл өгөх капсул. За хумсанд тижээл өгөх капсул. Уруулыг бомбоолгож чимчигнүүлээд бомбор уралтай болгодог тийм капсул хүртэл байдаг. Их мэдчлэн яг энэ жижигхэн капсулууд нь болохоор бас надад маш их таалагдсан. За хідүүлээ тэгээд хамтдаа уруул бомбоолгодог капсулыг түрхэж үзье. Уруул бомбоолгодог капсул нь ерөнхийдөө капсулууд нь ингээл амар хөөрхөн бүгдээрээ ийм зүрхэн хэлбэртэй. Тэгээд дотроос нь шахахлаар ингээд гараад ирдэг туслаар. Тэгээд уруулан дээрээ түрхээд жоохон хэдэн секунд болонгот айгүй чимчигнээд ингээд уруул цаанаасаа ингээд чимчгэндэг тийм мэдрэмж өгдөг. За сүүлийн үед бол ялангуяа гарны арьс амар хуурайж байгаа. Нөгөө байн гараал гараа байн ариутгал санитал түрхэл ингээ явж байгаа болохоор гарны арьсаа чийгшүүлэх гарны маскыг бол мартаж болохгүй. За тэгээд нүүрнийхээ маскыг авангуудаа арьс бүр ингээд эссенцээр бүр ханаж цадсан бүр амар гоё чийглэг ийм нүүрний арьс угтаж авсан. Тэгээд гарныхаа маскыг бас аваад гар маань аягүй гоё зөөлхөн болцсон байгаа. За яаж нүдээ хөхрөлт үүсэхгүй, уудан цөр үүсэхгүй, зохийг нь унжуулахгүйгээр, өвчлөөдүүлэхгүйгээр гоё хамгаалах вэ нүдний зохио. Мэдээж Coco Star-ын зохины маскыг байнга хэрэгэлдэг байгаа. Зохины маскыг болохоор тууштай хэрэглэснээр бид нар бүх тэр зохины асуудлаас урьдчилан сэргийлэх юм бүрэн боломжтой байдаг байхгүй юу? Зохины маскыг бол оройны арьс арчилгаанд хэзээ ч орхигдуулж болохгүй зүйл байгаа. За тэгээд нөгөө гоё оймс шиг урт түрээтэй хөлнийхөө маскыг өмсөж үзүүлье. За энэ маск бол бүр үнэхээр гайхшруулсан намайг. Яг хоёр дахь тавьж авахгүй энэ хөлний маскыг өмнө анх тавьчаад бүр амар гайхширсан зүйл нь юу гэхээр хөл амар амардаг. Айгуу гоё тийм сэрүүхэн мэдрэмжийг авдаг. Сэнгэнсэн нэг тийм сэрүүхэн мэдрэмж аваад тэгээд хөл амар гоё амарч ийсэн. За тэгээд энэ бичлэгээр гарсан бүх маскнууд маань Дэгжин Beauty Shop дээр албан ёсны хэрэгтэйгээр бүх салбарууд дээр нь зарагддаг байгаа шүү. Баярлалаа Дэгжин Beauty.